За Teams удирдлагын системийн талаар мэдээлэл өгөхөөр сургалт орохоор ингээд тохирсон байгаа. Тэгэхээр энэ сургалтын талаар таамагт ярив. За Teams удирдлагын систем бол маш олон давуу талтай боловсролын яамнаас биднэрт бол сар бүр $10, жилийн $120 боловсролын яамнаас бол энэ Office 365 бас Teams удирдлагын системийг ашиглах төлбөрийг төлж идэг байгаа. За тэгэд нэг юу зүйл нь болохоор одоо тааламжгүй мэдээлэлч гэдэг юм одоо тийм ээ. Сургалтын менежерээр урд нь ажиллаж исэн хүмүүсийг яг энэ Office 365 Teams удирдлагын системийг ашиглаж явах үед бол менежерүүдийг болохоор хэрэглэгчийн ирэхээр бүртгэгдсэн мэлээ. Тэгэхээр заавал хэрэглэгчийн ирэхээр үзэж байгаа учраас сурагчид хэрэглэгч гэдэг ирэхээр үүсгэж байгаа учраас яг ингээ хурал зохион байгуулах анги төлөвлөх энэ төр ийм боломжууд нь харьцангуй хязгаарлагдмал. Тэгэхээр хүмүүсээр имүүлээд эсвэл тэтгэврт гарсан эсвэл ажилтгүй багш нарынхаа ашигладгүй багш нарынхаа ирэхээр гэж нэвтэрж орох юм аа. За Teams удирдлагын систем бол ерөнхийдөө Meet хурлынхын хэсэг нь бол ерөнхийдөө Meet Zoom-тэй адилхан. За энэ дээр дэлгэцээ шеэрлэнэ, микрофоноо тохируулна. За энэ дээр бол хэдэн ч цаг хамаагүй бичлэг хийн. За видео эффект, аудио эффектүүд нь байгаа. За ингээд видео эффект бол артын дэлгэцээ ингээд сольдог. Тэгээ янз бүрийн юугаар сольж болно. За ингээд торгоонууд нь байгаа. Харагдах байдлаа speaker together гэдэг ингээд цөмөрөө харагдахаар ингээд өөрчилж болно. За дэлгэцэн дээр энэ хурлын үеэр ингээд янз бүрийн реакшнуудыг өгч болно. Энд гараа өргөж болно. Гараар бол баруун дэд болонд харагдана. За хуралд хамтарч оролцож байгаа хүмүүсээ бол энэ дээр ингээд дуудаад өгч болдог. За жишээлбэл би ундрах баг шиг дуудаад харуулъя. За гинтийн хурал зарласан учраас манайхан орч чадахгүй байгаа. За энэ дээр бол хажуудаа бол ингээд чата бичиж болдог юм байна. За 4-17 минутын дэлгэцээ шеэрлэг үе бичлэгүүд байна. За календар хэсэгт за энэ дээр бол бас чат гэдэг хэсэг байгаа. Энэ дээр бол ерөнхий нэг чат Facebook-ийн чат групп шиг ерөнхий чатууд харагдана. За энэ дээр болохоор энд ингээ календарууд харагдана. За бидний хурал бол энд төлөвлөгдсөн байгаа. Боловч энэ дээр ерөөсөө орч чадахгүй байгаа. Яагаад тэгэхээр сүүлийн 2-7 хоног дараалаад гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтууд байсан учраас манай менежерүүдэд илүү их зав гараагүй, боломж гараагүй. Тийм учраас ерөнхийдөө бичлэг байдлаар оруулаад байвал хүмүүс завтаа цагтаа үзэх нь илүү дээр юм байна гэж бодсоо. За өндөр хогш дуудаад гарчлаа. За надад бол нэлээд олон Teams ангиуд байгаа. За энд бол ингээд манай сургууль дээр ажилладаг энэ зүрийн Teams ангиуд байна. За энэ дээр бол assignment гэдэг юм шалгалтын унших материал уншсан уу уншаагүй юу гэдгийг хяндаг шалгалтын даалгавар боловсруулдаг ийм хэсэг байгаа. За тэгэхээр менежерүүдийн хувьд яг багш нараас боловсрол судлалын мэргэжлийн онлайн шалгалт авах үедээ бол энэ assignment хэсгийг ашиглаж болно. За мөн өгсөн мэдээллээ уншсан уу уншаагүй юу гэдгийг хянах зорилготойгоор бас энэ удирдлагын систем ашиглаж болно. За одоо хамгийн ихний хэсэг болох би юун дээр анги дээр болохоор нэг assignment хийсгээд үзүүлье гэж бодож байна. За түрүү нэг assignment үүсгэсэн. За дахиад нэг assignment үүсгэе. За зэргийн хуучин материал гэдэг assignment үүсгэжээ. За энийг бас харах боломжтой. За хоёрдугаарт нь болохоор за би энд нь болохоор кабинетийн шин журам бичиг. За энийг би бүх багш нартаа уншуулахыг хүсэж байгаа. Кабинетийн шин журам. За энэ 7 хоногт батж аваад бодлаарай. За хугацааг өгтөө
би одоо энэ дээр хугацаа тохируулна. Тэгэхээр ганцхан өдрийн дотор биш. Би энэ 5 дахь өдөр хүртэл кабинетийн журмыг 11 цаг 59 минут хүртэл ангийн бүх сурагчдад уншуулахаар тохирууллаа. За энэ дээр бол хэрвээ уншсан бол би оноо тавья. За 5 оноо тавьчих. 5 оноо тавьчихъя. За тэгээд студент уншина. За ассын хийчих. За одоо ингэхээр энэ бол 12 оноотой энэ кабинетийн хуучин журам. Энэ нь болохоор за 1 оноотой. Өөрөөр хэлбэл би ийм 2 шалгалтын хэсэг оруулж өглөө. За энэ дээр болохоор одоо ингээд онлайн шалгалт гэдэг юмнууд оруулж өгсөн байна. Шинэ журам, хуучин журмуудыг ингэж оруулж өгсөн. За энэ дээр бол хугацаа дууссан юунуудыг, линкүүдийг харуулж байгаа. За буцаад мэдээлэл ирсэн хэсгүүд нь энэ дээр харагдана. За одоо энэ кабинетийн зэргийн юу гэдэг дээр хуучин зэргийн материал гэдгийг яагаад хүн болгоноор уншуулахыг хүссэн бэ гэхээр мэргэжлийн зэргийн материал ирээгүй байгаа учраас тэр мэргэжлийн зэргийн материалаа болохоор юу ах гэж байгаа. Эдгээр хүмүүс судлуулж агаад зэрэгээ ахиулах шаардлагатай хуучин журмаараа материалаа бүрдүүлж авч төсөвтөө суулгахгүй бол болохгүй байгаа учраас энэ хүмүүсээр бол хуучин журмаараа мэргэжлийн зэргийн материал хүлээж авахыг хүсэж байна. За тэгэхээр төмөр хоёрыг Атар амар гэдэг хүн харцсан байна тийм ээ. Энэ материалыг харчихсан байна. За энэ дээр болохоор бусд нь бол not Tony гэд хараг байгаа гэсэн үг. За тэгээд одоо энэ хүн бол зөвхөн харсан нээж орж үзээд байж байгаа гэсэн үг. Атар амар багш. За Атар амар багш одоо ямар үйлдэл хийх ёстой? За ийм юм хийж чинь тийм ээ. Ийм материал нэгэд орохоор зүгээр ийм материал байна шүү дээ. За энэ дээр болохоор харсан хугацааг нь харчих болно. Хэдэн цаг хэдэн минутанд Атар амар багш харсан бэ гэхээр 6 цаг 2 минутанд шууд 50 гут нь харсан байна. За маш сайн манай Атар багш маань. За ингээд харсан хугацаатай нь он сартаа ингээд харах боломжтой. За одоо энэ Атар амар багш маань төөнийг хийчих юм бол энэ хийсэн ажлын маань үр дүн гарах гад байгаа. За activity дотор за би 5 оноотой хийсэн байна. За дараагийн анги дотроо хийсэн дараагийн кабинетийн шинэ журмыг болохоор за дараагийн материал нь болохоор assignment дотор кабинетийн шинэ журмыг хүн үзсэн үү харъя. За кабинетийн шинэ журам гэдгийг дөнгөж сая оруулсныг бол хинж харж амжаагүй байна. За ингээ харах боломжтой гэсэн үг. За энд нэг ийм assignment гэдэг ийм чухал хэсэг байгаа. Хүмүүс уншсан уу, татаж авсан уу, зүгээр нээж харсан уу, дотор асуулттай байгаа бас хийж болно. За энийг бол дараагийн удаа илүү хийвэл нь илүү ойлгомжтой болох байхаа нэг дор хит олон юм яриад тахаар бас хүлээж авч чадахгүй байх гэж бодож байна. За энэ дээр модуль сургалт тавьж болно. За classwork гэдэг энэ хэсгээр organize module гэдэг энэ дээр болохоор ингээ модуль сургалтын одоо ингээд линкүүд тавьж болно. Жишээлх юм бол хувь хүний хөгжил. За ийм нэртэй модуль нэг нь болохоор модуль 1 цаг ашиглалт гэж. За ийм модуль. За ингээд нэг модуль зарлагдлаа. За одоо энэ дээр энийг болохоор одоо дотор нь юм нэмэх гээд байгаа шүү дээ. Энэ дээр ингээд төрөл бүрийн юм хуудаснууд, шалгалтууд, файлууд энэ төр авч болно. За хувийн цаг ашиглалт гэдэг дээр за би юу ч хамаагүй оруулчих. За хамгийн сүүлийн шалгалтын хуваал. За энэ дээр энэ комиссид байх хэвээр.
хянагч багш гэсэн. За энэ хувийн нээ хөгжил гэдэг дээр ийм PowerPoint оруулаад өгч. За энийг судлах юм бол модуль 1 сургалтаа гэж ингэж үзнэ. Гэт харж л да. За одоо энийг цаг ашиглалт гэдэг дээр энийг оруулж. За тэгэхээр урьдчилаад ингээд файлуудаа бэлтгэсэн байх нь байна. Тэгээд энийгээрээ бол за ингээд publish гэдэг энийг хэвчихье. За анхимаар цаг ашиглалт гэд доороо ийм модуль 1 нь энэ PowerPoint-ыг үзэхээр тооцогдно гэсэн үг. За гэрийн даалгаврын ийм хуудас байгаа багш нартай зориулаад онлайн материалаа судлуулах ийм даалгавруудыг ингээд хийж өгч болно. За саяны энэ assignment-ыг хальт ярьсан тийм ээ. За энэ assignment class work хоёр нь яагаараа ялгаатай гэхээр оноо тавьдаг assignment дээр оноо тавьж үнэлж болдог. Class work дээр бол хугацаа тавиад гүйцэтгүүлээд уншуулаад ингээд файлууд байршуулж болдог. Ийм онцлогтой. Энэ дээр бол заавал оноо тавиад байдаггүй. За grades гэдэг ийм хэсэг байгаа. Grades гэдэг ийм хэсэг байгаа. За энэ хэсэг дээр болохоор за одоо жишээлх юм бол нөгөө хүмүүсээ хянаж байгаа гэсэн үг. Жишээлх юм бол энэ дээр одоо хэдэн оноо тавих юм. Энэ дээр тэг оноо тавих юм уу? Энэ дээр хэдэн оноо тавих юм. Оноожуулаад хүснэгтэр хүмүүсээ дүгнж болно. За атар амар ингээ харцсан учраас харцсан хүнд би ингээд 3 оноо тавьчаа. Ингэж болно гэсэн үг. За энийг хараагүй учраас энийг түр авчирчээ. За гэх мэтлэнгээр ингээд хүмүүсээ үнэлж болно. За grades гэдэг дээр. За одоо за зэрэг 30 материал гэдгийг энэ бол шалгах гэдэг юм тийм ээ, шалгадаг хэсэг нь байгаа. За энэ болохоор энэ чамд ямар мэдрэмжтэй байсан, мэдрэмж төрүүлсэн бэ гэдэг дээр тухайн хүн ингээд зүрх дарж болно. За ингээд emotional board гэдэг ингээд янз бүрийн сэтгэл хөдлөлөөний эмоцороо илэрхийлж болно. За ингээд өнөөдөр ямар байсан бэ гэдэг ингээд ийм чи асуулга санал асуулга feel өнгөрсөн 7 хоногт ямар байсан бэ гэд ийм асуулгуудыг person questions гэх юм бол өөрөө зохиож оруулж болно гэсэн. За ингээд асууж болно. Өнгөрсөн энэ 7 хоногт ямар байсан бэ? За тэгэнгүүтэл чинь энд нэг emotion дараад эхлэх юм бол энэ хүмүүсийнхаа энд одоо сайн байсан муу байсан тэгээд ингээ хүмүүс сэтгэл хөдлөлөө шууд нөгөө реакшнаар явуулж болно гэсэн. За одоо бидний хувьд бол хамгийн чухал хэсэг нь л энэ insights хэсэг байгаа. За insights хэсэг дээр бол юу харагддаг вэ гэхээр цахим нэвтрэлтүүд харагдана. За сайн байна уу? Сайн байна уу? Газар хичээл орж исэн чинь Эрдэнэбат гэдэг хүн ороод ирлээ. За микрофоноо нээж чадахгүй байх шиг байна. За тэгээд одоо энэ дээр болохоор ийм ингээс энэ ямар байсан бэ гэдэг өнгөрсөн 7 хоногт ингээд I am great ингээд ийм байсан гэд ямарсан сэтгэл хөдлөлөө ингээд шууд бүгэлжж болдог байна. За ийм хэсэг байна. За одоо энэ digital activity гэдэг одоо нөгөө нэг энэ хідэн хүмүүс маань digital activity нь ямар байсан бэ? За энд болохоор ундрах багш 11-нд нэвтэрж орж ирсэн байх шүү. Тийм ээ. Өглөөний 10 цагт энэ дараа 4-р сарын 11-нд нэвтэрж орж ирсэн байна. Ган зэрэг нэвтэрж орж ирсэн байна. Хүрлбаатар за энэ цахим хуралд нэвтэрж орж ирсэн.
Энэ Төмөр Атар амар. За энд 6-нд энд Атар амар огш ирсэн байна. За хэдэн минут гэдгийг эндээс бас ингээд харчих болдог. Хэдэн минут нэвтэрж орж ирсэн бэ? Хэдэн минутын цахим орчинд ороод нэвтрээд гарсан бэ гэдгийг хянж болдгоо. За тэрнээс гадна за ингээд хүмүүсийнхаа цахим нэвтрэлтүүдийг харчихаас гадна бичлэг өгсөн үзээгүй юу гэдгийг бас харчиж болдог. За одоо энэ дээр болохоор ингээд нөгөө хоёр assignment хоёр унших юм оролцсон шүү дээ, тийм. Ийм хоёр. За энийг хүмүүс яаж хийсэн бэ гэдг нь ингээ харагдаад байдаг. За одоо Атар амар огшил энэ дээр одоо ингээд уншсан байна шүү дээ энэ дээр. За хуучин зэргийн материалыг Атар амар огш уншсан байна шүү дээ. За тооны нэгдэг болохоор тэр л харагдахгүй байна тийм ээ. За энэ манай багш нар ингээд уншаад ороод ирнэ. За reading. За түрүүнийх шиг тэр нөгөө нэг feeling мэдрэмжээ яаж хуваалцсан бэ гэдэг чинь бас 7 хоногоор өдрөөр ингээд гарч ирж болно. За Teams удирдлагын системийн талаар танилцуулгын видео бэлтэж байгаа. За нийт менежерүүдтэй зориулаад за шууд нэвтрэл дээрээ болохоор харьцангуй зав болохгүй ах шиг байна. Тийм учраас за энэ дээр бол маш олон ийм нэмэлт аппликейшнүүд байдаг. Өөрөөр хэлэх юм бол 365-ын орчимд ажилладаг маш олон аппликейшнүүд байгаа. Эдгээр бүгдээрээ үнэгүй. Тэгэхээр энийг бол цахим хичээлүүдтэй манай сургууль хөвчлэн ур чадрын уралдаанд маш их түгээмэл хэрэгжилж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ Office 365-ын 365 дээр ашиглагддаг энэ цахим програмуудыг
За сая би өөрөө гарцсан бахай. За энэ дэлвэ гэдэг нь болохоор хүмүүсийн шеэрлсэн ийм хэсгүүд над дээр харагдадсан нэрээ. Интернет орчинд байршуулсан бүх материалууд. Сайтын шеэрлсэн юмнууд ч багш. За мөнгө саруул гэдэг энэ багшийн хийсэн бүх цахим орчинд хийсэн дотоод энерги гэдэг ингээд хичээлүүд нь авшгуун цахим хичээл. За. За ингээд хийвэл зөндөө олон юмнууд байна. Ингээд та нар өөрсдөө сонирхоод оролдоод үзээрэй. За ингээд өнөөдрийн хичээлээ дуусгая. За баяртай.